Айдс гэж нөгөө одоо ингээд Viber нээхэд ингээд доор нь юм арай өөр өнгөтэй өнгөт юм гарч ирж байгаа тэрийг хэлээд байгаа тийм. Тэрийг би бол харчаад анх юу гэж бодсон бэ гэхээр яг энэ эрхийн хурууны төвшөнд байрлаад байгаа байхгүй нэгдүгürt хоёрдугаарт тэрнээсээ ерөөсөө доошлохгүй. Тэгэхээр ингээд утасны дэлгэцэн дээр бол ерөөсөө байн харагдах юм байна. Энэ ямар учиртай бол ямар үнэтэй бол яадаг бол одоо бол хамгийн M банкийнхэн төрлөд орцсон баг шиг байлаа. Шууд автоматгаар орж ирлээ. Гэхдээ ард нь форум одоо асуулт асуух, асуултанд хариулт авах, ландон пэйж рүү үсрэх, ер нь линк ямар ч линк болж болох тийм линк байршуулах бүрэн боломжтой байгаа. Контентоос шууд борлуулалт хийх хэрэгцээ шаардлага их өндөр болоод байна. Өөрөөр хэлбэл тухайн айдыг харснаас хойш худалдан авалт хийх хүртэлх хугацаа богино байх тусмаа бизнес дүр ашигтай байх нь ойлгомжтой. Надад нэгдүгürt өнгөтэй байгаа. Тэгээд баннер хэлбэртэй, тэгснэ хажууд нь дахиад тексттэй, тэгээд доор нь call to actionтэй гэхэлэр ер нь бол маркетингийн хүний хувьд бол их гоё тийм интерфейс санагдсан байхгүй. Тэгтээ бизнесийн байгууллага маань надад бол ингэ санагдсан. Тэр өнгө ямар байх тал дээр зүгээр шууд асуухад тэрэн дээр видео оруулж болдог. Болно. За бүр илүү гоё юм байх. Дээр нь тэр видео байх хэсэг, эсвэл GIF байх хэсэг, эсвэл нөгөө тэр мессеж буюу текст ямар анхаарал татсан үг байх хэвээр. Дээр нь тэрэн дээр дарангууд хаашаа өсрөх үү? Форум байх хэвээр газар зүгээр Facebook-ийн линк тавьчих бол алдаа болох юм. Тэгэхээр боломж нь ийм сайхан байж хат бизнес өөрөө бас илүү хичээж, илүү судалж, илүү сайн контент хийх юм бол үр ашиг бүр илүү өндөр байх юм байна гэж анзаарчлаа. Би банерынхаа ингээ контентуудыг, шалганыхаа контентыг бэлтжлээ. Тэгснэ нөгөөтгөө бол би ингээл дэлгэцэн дээр хараад өөрийнхөө юмар хараад байгаа шүү дээ. Яг Viber дээр ороод ингэж харагдах юмаа гэдгийг байшхаас өмнө мэдэх боломжтой. Боломжтой. Танаа захиалгын хуудасны ирсний дагаа манайхаас болохоор яг ямар хөө байдлаар харагдах уу, хаана байршилтай байгаа вэ гэдгийг танахаас буцаагаад шалгуулж байгаа. Тэгэхээр бол айдсгүй юм байна тийм. Айдсын ер нь хэдэн боломж вэ? Ганцхан тэр яг одоо дэлгэцэн дээр харагдаж байгаа шиг л боломж үү? Бид нар Viber-ийн 7 байршилд таны контентыг байршуулж болно. За, call-ин хэсэг дээр. Call-ин хэсэг дээр бүр хоёр аккаунт маань хоорондоо дуудлага хийж агаад дуудлага энд басан тохиолдолд нэг харуулж болж байгаа. За, яг түгээмэл нөгөө бидний өдөр тутмын хэрэгцээнд буюу inbox хэсэг дээр харуулж байгаа. За, өөрийнх нь нөгөө хувийн мэдээлэлээ оруулдаг mooring хэсэг дээр харуулж байгаа. Гэх мэтчлэн яг өдөр тутмын хэрэглээний 7 байршилд шууд харуулж байгаа. Энээс гадна нөгөө хоёр хэрэглэгч хоорондоо чадалж байгахдаа тодорхой хэмжээний keyword буюу түлхүүр үгнүүдийг ашиглаж чадах юм бол танаа брендийн одоо өнгө төрхийг агуулсан ийм хөдөлгөөнд элементүүд гарч ирэх юм. Нөгөө congratulations, happy birthday, I love you гэдэг түлхүүр үгнүүд дээр ингээд зүрх салют буулаад идэх шиг юм биш үү? Тэр бүр юу юм те? Би одоо ингээд нэг хүнтэй хувь чаталж яхад тэр дундуур яг тэр элементийг оруулах. Тэр элементийг оруулах. Бизнесийн байгууллага түлхүүр үгийг тухайн хугацаанд эзэмших эрхийг өгч байна л гэсэн үг шүү дээ. Жишээ нь алсын хараатай амьдрий гэдэг л хараа авахд харааны шал өөр зураг авах юм биш. Тийм байна. Энэ бол бүр яг агсан төвшний дахиад нэг боломж аа. Энэ болохоор манай 7 сард яг Монгол нэвтрэх юм. Дөрөв нь бол адилхан. Хоёр хүн чатан дундаа танаа өгсөн түлхүүр үгийг ашиглаа. Тэгэх юм бол энэ бүтээгдэхүүнийг сонирхорой гэж шууд линк нь гараад ирнэ гэсэн. Одоо ингээд мөнгө хэрэгтэй болчлоо, зээл хэрэгтэй болчлоо гэж бичих юм бол зээл гэдэг keyword-ийн таниуцаа одоо ийм банкнаас зээл санал болгож байна гэх юм уу те. Тэдэн үеийн хүүтэй зээл сонирхорой. Нэг л байгууллага нэр нь гарч байна тийм. Нэг л компани дээр орж ирэх боломжтой. Ижил төстэй олон компани санал болгохгүй. Тэгэхээр түлхүүр үгийг тухайн цаг интервал дотор эзэмшнэ гэдэг бол бүр асар өндөр даваа талтай шүү дээ. Гар утас гэдэг үг орохтол S26 гэж гараад ирсэн юм шүү.